Цай цугээ хийцэн үү? За. Матрикс гэх кинон дэр ингэдэж штэ нэг юм шал өөр газар босоод ирдэ штэ тэр залуу. Нэг юм уугаад нэг капсултай муугаад тэг сонголт хийдэг чи яг ингээд энэ амьдралаа л үргэлжлүүлэх юм уу эсвэл одоо яг бодит амьдралтаа нүүр тулах юм уу гэх тээ. Чи бүр ингээд төсөөлшгүй газар босч ирдэг штэ зүгээр ингээд ажиллаа гээл амьдрал явж исэн чинь яг жинхэнэ өөрийнх нь би өөрийнх нь одоо сүнсч гэдэг юм уу оюун санаа бүр аимшигтэй газар ингээс ирдэг те бүр итэш төсөөлж яваагаас яг бодит амьдралаа тулдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг бид нар сүүлийн үед яг нөгөө гаднаас сүнслэг мэдээллүүд баруунаас их орж ирээд дандаа англи хэл дээр л яадаг болчихчих те. Сүнслэг мэдээлэл авдаг болчих. Тэгээд энэ манаас жоохон толгой өрүүлээд идэх байхгүй. Одоо жишээлбэл higher self гэдэг байгаа тий. Дээд би higher self гэдэг нь бидний дотоод хөгсөнсийг хэлээд байгаа байхгүй уул нь. Монголоор гэх юм уу? Тэгтэл higher self гэхээр бүр ингээд юм тусдаа байдаг юм шиг тий. Нэг юм бас нэг ойлголтын зөв рүү үүсгээд хэлээ. Нэг орчуулгын мэдээлэл гэдэг чинь тийм. За тэгээд матрикс гэдэг нь болохоор юу юм гэхээр яг матрикс нь болохоор бидний нэг юм тархинд суулгаж өгсөн итгэл үнэмшил буюу гаднаас тархинд итгүүлж үнэмшүүлсэн ч юм уу. Тийм одоо тархинд суулгацсан л үзэл юм байгаа байхгүй үзэл. Тэнгүүтээ бид нар юмыг дандаа ингээ үзлээрээ хардаг. Буюу тархинд одоо юу суулгаж өгсөн яг тэрийг өөрөө буюу үзлээрээ харцдаг. Тэгэд үзлээрээ хараад байгаагийн цаана нь ингээ шал өөр амьдрал шал өөр юм болоод хаад наадлын бид нар ингээд нааталт нь өнгөн тал дээр нь бид нар үзэгдэл тууртагтаад үзлээр харагддаг. Энд буддын ухаанд болохоор ерөөсөө та нарын ингээд нүдэнд харагдаж байгаа элдв янзын одоо дүрс. За тэгээд биетэй биегүү те. Одоо нүдэ нээхэд энэ махан биеийн нүдээр бол биетэй баригддаг, харагддаг тийм бодиттой дүрс үзэгдэл ингээд байждаг. За энийг тэгээ нүдэ ханаад ингээд суухад бас дүрс үзэгдэл орж ирж байгаа. Энэ төсөөлийн дүрс үзэгдэл ч гэсэндээ бүгдээрээ ерөөсөө мая буюу илэв юм а гэж үздэг байхгүй юу? Яагаад илэв юм бэ гэхээр цаана хоосон буюу хуурамч гэсэн утгатай. Тэгээ бид нар энийг ингээд ерөөсөө бас ойлгож хүлээж авч чаддгүй. Яагаад ямар сони би тэгээ юуны тулд амьдраад байгаа юм те. Энэ амьдрал харагдаж байгаа бүх юм ингээд хуурамч дүрс юм бол тэгээ би яг хаана амьдраад байгаа яах гэж амьдраад байгаа гэж төрөлтөнд орчдөг. Тэр өөрөөсөө энийг юу гэж хэлж ийнэ гэхээр тархинд үзэл суулгацсан бид нар үзлээрээ хардна тарих юу гэж тогтоож програмчилж авсан тэрүүгээр л бид нар амьдралыг хардаг гэсэн үг байхгүй юу. Одоо энд байгаа зүйл ойрхон байна гэж харна, тэнд байгаа зүйлийг хол гэж харна тий. Угаасаа л тэрийг тархинда аваад төрчихсөн учраас. За харанхуу гэрэлтэй энэ хүүтэй юм байна, энэ халуун юм байна гэл те бид нар ингээд шууд зураг ч юм уу элдв янзын дүрс хараад шууд таньдаг штэ. Одоо та нарт би жишээлбэл нэг юм мөсний зураг ингээд үзүүлээ л да. Мөсний зураг үзүүлэхээр та нар энэ мөс хүүтэн байдаг гэл энэ хүүтэн байна гэл шууд баг хүүтэн мэдрэндээ. Эсвэл би ингээд тийм галын зураг ингээд гал гарчаа төмөрийн зураг та нар үзүүлэл энэ ингээд гал чинь юм халуун байдаг штэ. Амар штэ ямар зураг вэ гэдэг ч юм уу те. Өөрөө шатгах байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байж болно. Энд чинь юу гэж юм хэрэг дандаа бид нар юм тархинд авсан мэдээллээрээ л ерөөс юм болгоныг хардаг, юм болгоныг төсөөлчдөг, тэгээ ойлгочдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тархинд авсан юмнууд нь болохоор бүгд ингээд яг туйлын үнэн зөв гэсэн үг биш. Зүгээр л бид нар гаднаас л авсан тэр програмчлал байгаа юм. За энэндээ л амьдраад байвал ерөнхийдөө тархиныхаа л ойлгож авсан зүйлтэй л амьдраад байвал бид нар матрицанд буюу одоо худал хуурмаг тунд амьдарч ин гэсэн үг л дээ. За энийг буддын ухаанаар бол мая гэж ярьт юм лээ. Одоо ерөөсөө илбэн дунд л одоо зүү зэрэглэлийн дунд л бид нар амьдарч байгаа шүү. Тэгэхээр энэний цаана юу байна вэ гэдгийг та нар өөрийн яг жинхэнэ хумсраараа таньж ойлгоорой. Цаадах юм ингээд яг үнэн зөвөөр нь хараарай. Наадлын үзлээрээ ингээд хараад байгаа юм бол бид нар зүүдэлж байгаас ямар ч ялгаагүй таг унтаа нөхцөлд амьдарч байгаа шүү гэдэг. За тэгээд сүүлийн үед бид нар чинь сүнс сэрнэ ухамсар сэрнэ гэж яриад байгаа. Гэтэл буддын ухаанд бол бүр хэдэн мянган жилийн өмнө угаасаа сэрнэ гэж бас ярьдаг байсан. Чи унтаад байна сэр гэ тэ.
сэрээд яг бодит амьдралыг чи харах хэрэгтэй. Чи ингээд унтаагаараа зүүдний амьдралдаа зүүд ертөнцтэй амьдраад байна. Чи бодит амьдралыг харах хэрэгтэй. Яг бодитоор хар. Яг одоо сэр гэж хэлдэг. Яг тэрнтэй адилхан зүйл одоо болоод байгаа хгүй. Тэр сургамж одоо сургаал гэх юм сургамж гэх юм уу тий. Одоо ухамсар сэрэн сүнс сэрэн гэдэг чинь бид нар эн чинь шал өөр зүйл байсан юм шүү дээ. Би одоо юу бодоод юунд итгэж үнэмшээд яваад исэн бэ? Шал өөр зүйл газар амьдарч исэн биз дээ гэдэг чинь ингээд асар том энэ тархины төгжээг ингээд тайлгаж байгаа юм гэсэн. Асар том төгж. Гэтэл бидний тэр матрицын амьдрал буюу зүү зэрэглийн дундх амьдрал ямар байна вэ гэдгийг одоо та нар харахаар ерөөсөө ихэнх хүмүүс маасаар гэх юм уу яг тэр зүү зэрэглийн амьдралтай байгаа. Матриц дотор байгаа. Яадаг вэ гэхээр ерөөсөө материалыг үзэлтэй тий. Та нар ингээд энийг судалж байгаа учраас яг мэдэрч л байгаа хэл та. Материалыг үзэлтэй. Тэгэл гадна талдаа л болчлоо гэж боддог. Цаана нь бэлэг талдаа юу болоод байгааг ерөөсөө ойлгодгүй. Тэрийг хилээд итгэхээ болцсон, хилээд ойлгохгүй, үзэгчгүй, харагчгүй, мэдрэгчгүй болцсон. Тэгээд ингээд нэг юм дотор ингээд зөвхөн нөгөө зүү зэрэглэлийн дотор ингээд амьдраад ингээд сурцсан. Тэгээ наа талд нь л ингээд юм болж ивэл болж ийн болохгүй байна гэх тийм бат итгэл үнэмшил бүр гүн суцсан байгаа. Тэгээ яг үнэндээ ингээд бясалгал хийгээл дотоод сүнсээ мэдрээ сүнс гэж байдаг те дотоод ухамсараа мэдэргээл мэдж байгаа. Гэтэл бид нар мэдрээд байгаа юмсад тэрэндээ бас 100% итгэж үнэмшээгүй л одоолтол. Тэгээ яг сүнс ухамсар энерги гэдэг юмд бид нар мэдрээд за үнэн байхандаа гэж л явж байгаа болохоос биш яг 100% итгэж үнэмшсэн хүн бол их цөөхөн тарагдаад байгаа хгүй. Яг үнэхээр байна. Яг би энэ одоо энерги дунд энэ бэлэг талын ертөнцид ингээд амьдрал явагдаад идэх юм байна. Яг нэр би тэрэнд нь өөр оролцож амьдраад байна гэж бүрэн одоо 100% тэрийг яг сэрж ухаарч хүлээн зөвшөөрсөн хүн гэхээр бас цөөхөн байгаа даахгүй. Бид нар наад талынхаас нь л за ийм юм байдаг юм байна. За боломжтой юм байна. Би нэг мэдрээд ахыг бодвол нэг байгаа юм шиг байна ч гэдэг юм ийм нэг эргэлзээтэй л байгааддаг. Тэгэхээр ерөөсөө яг бүрэн дүрийн матриксаасаа буюу энэ тархиныхаа үзлээс одоо яг ийм зүүдний ертөнцөөс бас ингээ гарч чадахгүй байгаа юм бэлээ. Тэгвэл энэ матриксаас гарна гэдэг чинь ерөөсөө яана гэдэг хэлээд байгаа юм гэхээр бид нар яг хэн байснаа санахыг хэлээд байгаа байхгүй. Би хэн юу байснаа сана. Юус хаанаас үүсэлтэй те. Миний яг язгуур буюу тэр их үүсэл язгуур яг юу юм тэрийг л эргэж сана гэсэн үг байхгүй. Яг сана. Гэтэл энэ махан бие бол яг энэ удаагийн л одоо энэ хэмжээстэй л хэрэглэгдэхүүн байгаад байгаа. Бидний одоо сүнсний сүм гэж яригддаг тий. Гэтэл миний би гэж яг юу байгаад байгаа юм тий. Миний доторх одоо энэ ухамсар, оюун энэ мэдрэмж өгөгдөд байгаа их үүсэл нь юу юм? Яг жинхэнэ үнэн бодит амьдрал нь юу юм бэ гэдгийг чинь л яг бүрэн дүрнээрээ сэрж ухаарч нэрээ тийм юм бэ. Би ийм газраас ирсэн юм байна гэдэг л мэдэрх юм. Уул нь болдог бол яг тэр кинон дэр гардаг шиг нэг капсултай юм л танарт өгчмөр байгаа байхгүй. Тэр нь олон шолоохон тий. Тэгэл яг ингээд ирсэн чинь ийм байсан юм шүү дээ. Би чи ийм газар амьдарч ирсэн юм шүү дээ. Яг тэгдэг. Тэгээ энэ процесс яг ингээд бясалгал хийх тусам ингээд баг багаар ингэж орж ирдэг юм. Шууд цүл цалгил орж ирэхээс илүү нэг юм баг багаар ухаарал нэр ийм биш дээ. Нэрээ цаана бэлэг талд ийм байдаг юм байна гэл тий. Нэрээ язгуур маань ийм юм биш тэгэл. Тэнгэр гэдэг чинь нэр ийм юм хийлээд байгаа юм шүү дээ. Бүр ингээд бүр таг мартцсан байсан зүйлээ ингээд баг багаар ингээд санаж эхэлж байгаа байхгүй. Гэтэл бид нэр одоо ер нь бол ингээд энэ үнэн юм уу худлаа юм уу гэд гаднаас ингээд хайгаал үнэн худлын дэнслэхэд яваад тахвал ямар шалтгаан байхгүй л тий. Зүгээр бид нар бясалгаал яг дотоод хөгсмсөн ч ус бүх язгуур юм чинь байгаа юм чинь тэр язгуур руугаа ороод ярилцаал тэрийг нэг сэрхийгээд тахад бид нар тэр алдагдсан бүр таг мартцсан байгаа мэдрэмж ой дурсан ч юу гэдгийг тэрийг баг багаар уулан санаад сэрчин. Тэгэх юм бол хэн худлаа яриад байна, хэн бидний тархийг угаагаад байна гэдгийг шууд ялгчихна гэсэн үг байхгүй. Одоо та нар ингээ харж байгаад ингээ зөндөө олон юм байгаа шүү дээ. Мэдээлэлүүд байгаа. Гаднаас орчуулагдаж ирж байгаа сүнсний мэдээлэл байгаа. Шашны мэдээллүүд бас байна. Тэгэл дээрээс нь юм бас өвгдээс нэтэргээл яг үнэн худлаа нь мэддэхгүй байгаан далд ертөнцийн талаар ингээ мэдээлэл байгаа л байгаа. Гэтэл яг хүмүүс ингээ ялгадгүй яг хин нь үнэн яриад байгаа. Гэхдээ нэг Есүсийн сүмд очдог. Тэгэхээр тэнд та нарыг эзэн байгаа, дээр эзэн байгаа гэдэг.
Тэгээд тэр нь заримд нь ингээд яг утга учир ингээ ойлгохгүйгээр шууд өгөнд нь автдаг ч юм уу. Олон хүмүүс ингээ шүтэл мөргөөл, олон хүмүүс ингээ яг ингээ реакц үзүүлээл, зүүдлээл ингээ тэрийг яриад хар хүн маш амарх итгэждэг байхгүй тархиа болгочдөг. Тэгээд явахынхаа оронд уул нь бол яг дотор байгаа язуурынхаа мэдрэмжийг л сэргээгээд би хинбэ гэдгийг эргээд санах юм бол энэ юу ямар ч тийм нэгэн эргэлзээл, гайхаал, хааш очих мэдгүй тий хин нүний яриад байгаа юм бол гэд ингээд яваад тах бодлоод авах ямар шаардлага байхгүй л гэсэн үг л дээ. Тэгэхгүй бид нар ном уншдаг, номондоо тархиа угаалгадаг тий нэг бясалгалд очдог, тэрэндээ тархиа угаалгана. За тэгэл янз янзын юм тархиа угаалгаж явдаг хүмүүс юм байна. Ер нь их мэдээллийн хараас хөгжөлдөх тусам. Тэгтэл энэ болгон чинь бидний язгуураас нь холдуулаад байхгүй. Тэр болгонд чинь үнэн худлаа тэгэл цаана муу санаагаар тий тархи угаах зорилготой тийм мэдээлж юм зөндөө л олон юм байна. Тэгэхээр энэ болгоноос уул нь ингээд дайжаач гэх юм болол бол нэг язуураар ол гэдэг аахгүй. Ер нь матриц утга санаа юм л дээ. Тэгээ ерөөсөө та нар Симба үзчихсэн тий? Симбаатар гардаг штэ. Симба ингээл төөрөөл нөгөө Тимон Пумба хоёрыг дагаад тархиа угаалгацсан явчихдаг штэ. За хоёр ч бүр нөгөө манай хүү үзчихсэн энэ арслан веган болгочлоо гэл тий. Нөгөө хорхоо хэдэл өөргө мах чидэхгүй арслан веган болгочлоо Тимон Пумба хоёр гэл. Тэр хоёр бол бас сайхан тархинь нуугаад шүү дээ. Өө санаа зовх зүйл байхгүй шүү дээ тий. Ямар ч санаа зовх зүйл байхгүй зүгээр л бид нар ингээл амьдарч яхад болох байхгүй гэл. Тэгэл дээшээ ингээл од хараал хөвтдөө шүү дээ. Нөгөө гурч хамт унцдаг. Тэгэл та Симба тэгдэж жоохон том болцоол яг нэг жоохон томорцсон. Өсвөр насны дээр очсон. Тэгэл тэр дээшээ хараа та нар ингээл заад байгаа зүйлсийг юу гэж боддог вэ гэсэн чинь нэг нь Пумба юу гэлээ галын очиж илүү юу ч хэлээ нэг тиймэрхүү юм. Тэгсэн чи Тимон болохоор би наадгаа чинь би гэрэлц цоох гэж боддгоо гэл. Тэгсэн чинь Симбад нөгөө аав нь хэлчихсэн шүү дээ бүр баг бахт нь. Чи ингээ дээшээ хараад энэ оддын дунд бидний нөгөө өвгдөөц ингээ байдаг юм аа. Тэг бидрийг ингээд харж байгаа тэр холын тэмцээс харж байгаа ингээ гэрэлтэж харагддаг байхгүй. Тэр нь хөөрхөө тэр дурсамжил ирсэн шүү. Тэгээ нөгөө хоёроос асуугаал. Тэгснээс Симбад нөгөө хоёрын хариултыг сонсчвал би тэр дээр бидний өвгдөөц биднийг хардаг гэдэгт итгэдэг гэл тэгсэн чинь нөгөө Тимон Пумба хоёрын сонсчвал инээгээл тэг шоолол бүр ингээд гахад цацаа шоолол инээдэж штэ ха хөө тэн тэгээд бүр ингээд амьдрал байдаг юм уу те гэснэ өө та нар наанаас унчваа гэл тайжгнал те инээгээл чи ямар тийг утахгүй юм боддгийн ха гэл шоолдог штэ те яг тэр шиг бид нар ингээд нэг Тимон Пумба шиг нөхдөд тархиа болгоцсон явдаг байхгүй инээд те. Тэгээд хин ирж авардаг үлээ. Хин ирж сэрээдэг үлээ. Наалаа ирдэгтэй. Наалаа ирээд гэхдээ яг бас яаж чаддаг ш уруулж чаддаг. Наалаа ирээл чи энд юу хийгээ яваад байгаа юм бэ? Цаан ч өстө болохоо хаад штий. Юу гээ яваад байгаа юм гэсэн чинь би яах вэ? Би энд зүгээр л Хакуна Матаа тэгэл өөрийнхоороо сайхан жаргалтай амьдарч нөө бодох санах байх гэсэн чи яагаад ам чи эргэж очиач танаа одоо гэр орон ч бүр болохоо ялаа ингэж штэ чи одоо яатсан бэ бүр наалаа бүр ойлгохгүй байхгүй бүр бөөн зовлон тундаас ирж байгаа штэ нөгөө сорилт нь ингээл эзэрхийлсэн нөгөөдөл нь идэх хоолж чадахгүй бүр дутуу гисэн сүрэл тэгсэн чинь тэгээ тэрэн ч бас нэг ойш ут хөндөөс юм ба тэгсэн чинь яг тэр нөгөө нэг сармагчин ирдэгтэй сармагчин ирэл аав чинь хаана ингээл аав байх гэсэн чинь аав чинь байгаа чи аавтаа уулзмаар байна уу тэгвэл намайг дагаа яв гэл. Тэгээ нөгөөтг нь чи намайг хэрвээ гүйцэх юм бол чи аавтаа уулзах шүү гэл мод дамжлал явуучил нөгөөтг чи ингээл байж байцсан Симба ингээл араас нь ингээл явдаг штэ. За ямар ч л гэсэн нэг юм надад яг нэг хэрэгтэй мэлэх гээд ингээл нэг самбагчин даал араас нь гүгэл. Тэгэл нөгөө голын ус судлаар харлаад энд аавч харагдаж гин гэсэн чи үгүй надад юу ч харагдах юм чи сайн хар гэл тэгсэн чи яг нөгөө өөрөө аав нь болсон юм шиг харагдал. Тэгсэн чи ингээл цахилгаан цагаал нэг юм үйл гарч ирэл тэгэл нөгөө нэг аавынхын дуу хоолой сонсогдол дүрс нь гарч ирээ үүлэн дээр тэгэл чи хин гэдгээ сан хин байснаа сан би чамтай хизээд хамт байгаа хизээд ч хамт байхаар болно байсаарч байх болно чи хин гэдгээ л сан тэгэл гарч тэгэхэд Симба яг сэрдэг хөөх яг нөгөө бидний одоо яриад байгаа сэрэлт буюу матрицаас гардаг тэг хинбэ гэдгээ сан гэж хэлсэн л тий тэр язуураа санаж байгаа хгүй би хинбэ гэдгийг язуураа сансан тэгэхэд би явах хэрэгтэй байна би тэмцэх хэрэгтэй байна очиод би гэр бүл дээр очих хэрэгтэй байна гэж шууд явдаг. Яг тэрнтэй адилхан бид нар зүгээр ингээд нэг өөрсдөө энд одоо яах гэж амьдраад байгаа нэг тижээх гээл нэг биеийнхэн тав тухыг хангах гал тий яг Тимон Пумба шиг тэгэл өө санаа зовх зүйлгүй Хакуна Матаатай гэл тий нэг юм зөвхөн ингээд нэг юм
Яг масаараа л да. Нэг юм ингээл тав тухайл бодоол одоо материалыг үзлээ бодоол ингээл байгаа. Гэтэл цаана нь яг бүр өөр хэмжээст байдаг юм аа. Бидний өвдөц гэж байдаг. Ингээд эднэр чинь бүр ингээд биднэрт бүр асар санаа зовоод ингээд бидний өмнөөс баг ингээд яанаа гэд ингээд хараа суучдаг гэж байгаа хгүй. Энэ маань одоо ингэж зовж штэ одоо ямар тэнэг юм бэ гэл тэ нөгөө наалаа шиг тэ чи юу гэдэг юм бэ тэнэгтэй байгаа ч гэл тэгдэг шиг бидний өвдөц ингээд хараад бидний тэгж боддог юм ингээд яана энэ юу хийгээд байгаа юм бол ингээд тэ хамаг нөгөө лусын хоролд ороод удам судар ингээд сүрээд одоо бүр үр хүүхдүүд нь зөөрөөд нэг ч үр хүүхдгүй үлдчихэд энэ яагаад ингээд мөнгө бодоо яваад байгаа юм бол гэж бүр гайхаад удам тасар гадах чи юугаа хийгээ яваад байгаа юм бол гэл тэ яг тэрнтэй адилхан юм ингээд бол. Тэгээ энийг яг би анх бол бас нэг тэгж юу яадаг ус юм уу яг онгот мууд чи хилдэглээс юм одоо ингээд ингэж тэгж ингээд яг тухайд бас ойлгохгүй нөгөө нэг язуурын сэрэл бүрэн явагдаагүй байдаг учраас тэгвэл түр орхичихгүй. За яг унтраачихгүй. Төрөөд ирэхээр газ авчирч. Тэгээ одоо би ч нэг хүмүүс бас ийж тийш чиглүүлэг ажилтаа. Тэгэл тэгээд ингээл янз бүрийн зовлон хэлнэ штэ. Өөр хөөх за яахгүй байх гэдэг ч юм уу эсвэл тэр маань өвдөөд байна. Энэ маань өвдчихсэн байна. Инээ тэрэг гэл. Тэгээ нөгөөдүүлээд чирж явна. Одоо артлын учрыг болохгүй явж штэ чирээ явна. Тэгэл чирж явал наа чи ийм юмнаас учигтай ийм юм болоод байна. Та одоо эртхэн засаж янзлуулахгүй бол одоо ингээд цаашаа гинж өргөжлөө штэ энерги холбоосоо тасардгуумаа. Та энэ дээр ингээд сайн анхаарал энэ дээр хичээч юм өөрөө хөндлөө хичээх хэрэгтэй ингээд хичээг. За өстой яг тгий мгий гэж тэгэл алга болчих. Тэгээ энэ болохоор яаж юм гэхээр нэгт бүрэн дүр итгэхгүй байна ерөөсө. Хоёрт ингээд тархин ингээ ороод ирчихдэг байхгүй ерөөсө. Та нар одоо ингээд яг хэрвээ өөртөө анзаарсан бол яг ингээд энэ далд ертөнцийн тухай яриад яг бясалгаал ингэнгүүт та нар нэг тийм сонин төлөвт орж байгаа. Магадгүй ингээд нэрээ яг ухаарал сэхэрэл тий. Нэрээ үнэхээр байдаг шүү. Нэрээ баг тий очоод баг бясалгах нь маргаашнаас ална гэл тий. Бясалгалаа юм инээтрээс нэрээ цэгцэл нь өөрийгөө цэгцэл гэр бүлээ цэгцэл нэрээ тийм гэл яг тэгдэг байхгүй хүн яг ингээд доторх юм сэтрэх юм яриад тахаар яг ухаардаг. Тэнгүүт гэртээ хараал маргааш болдог ч юм уу ингээд тэгээд тэгэхээр юу болдог вэ гэхээр мартчихдаг. Нөгөө ахуй амьдралын ажил орж ирэл тэ нөгөө нэг буцаад матрицын амжилт орчдөг байхгүй. Тэгээл нөгөө хүүхдийн хичээл, сургууль, миний ажил, төрөл, мөнгө төр, ахуй амьдрал буцаал тийшээ орчдөг. Тэгээд нөгөөсөө үзүүлээд өгнө, ингээд өгнө, тэгээд өгнө гэсэн хүмүүс чинь таг алга болчдөг. Тэгсэн хэрнээсээ нөгөө бэлэг талаас үйлчлээд байгаа. Тэр сүргөөр үйлчлээд байгаа тий уул нь удахгүй удам тасрах гэдэг байхгүй тэр хүний удам нь ингээд тасрах гэдэг байхгүй уул нь. Аяга хэцүү болох гэдэг байхгүй. Миний хувьд бол би өмнөөс нь ингээд тий яаж байгаа бол гэж ингээд бодогдоод. Тэгэхэд ингээд буцаад матрикс руу амьдрал руу орчихно. Гэртээ очиод нөгөө нэг гэртээ байхад бүх юм байх байдгаараа л байждаг. Юу ч өөрчлөгдөөгүй байждаг болохоор нөгөө миний хэлсэн үг юм итгэдэг бүрэн дүр итгэхгүй. Яг тухайн үед яг сэрэлтэн явагдаад итгэжсэн ингээд унтарчдаг юм байт ингээд буцаад ахуй амьдралтаа зурлахаар ингээд байхгүй болчихно гэсэн. Ингээл тэгэл ажил гараад тэр ажлаа зохицуулбал болохоос тэнд нэг юм ажил гараад ингээд завгүй болчлоод ингээд явчихна. Тэгээ цаана удам тасрах гэдэг байхгүй тий би ингээд сандав. Тийм юм болоод идэм юм. Тэгэхээр бид нар ингээд яг 100% ингээд матрицаас гарч чадахгүй. Яг бясалгалаа хийгээд ингээд явахаар жоохон гараал яг язуураа ингээд тий нэрээс та нэрээ ийм биш тэгэл ухаарч ойлгоол ингээд тэгээд гэртээ очиод ахуй амьдралтайгаа зутгалтаал нийгэмтэйгээ хутгалцаад буцаад тархиныхаа өгдлөөрөө дадлаас өгдлөөр матрич руу ингээд орчоод байна. Энийг бас нэлээд олон хүн дээр яг миний хувьд ажиглалт хийсэн байхгүй. Тэгээ би ч өөрөө тийм байсан угаасаа яг хэдэн нас 20 мэд наснда яг ингээл одоо талд ертөнцийн юу ингээл мэдээлэл аваад энтэй утгалтаал яг яаж ангуутал нэрэл энийг ухаармаар юм байна. Нэрэл ухаантай авахгүй болохгүй юм биш үү гингүүтэй. Бусад үедээ нөгөө оюутан байсан юм чи хичээл ном гэл нийгмийн хөрөлд ороод найз нөхдөд ингээл янгууд мартчих. Тэгсэрнээсээ зовлон дотор үргэлжлээ яваад тийм юу ч хийсэн орон гарan ч хийсэн үү тийм. Тэг яг сүүлийн нэг жил гэх юм уу. Нэг тэгж нөгөө нэг юм евро утгалтаа болцсон. Одоо яг юм хүмүүс ингээ масс амьдрал ааш тийм бужигнаан дунд ингээ утгалтаа болцсон. Тэг яг л нөгөө гол юмтайгаа л язуурын чанараар санартаагаал илүү ингээл найзлал
тэрнтэйгээ ярилцаад хар бас нөгөө орж гарах байдал харцсангуу гайгүй болсон. Тэгээ яг би хийм бэ яг хөгсөнс тэр хөх тэнгэр гэдэг яг юу хэлээд байгаа цаана яг юу байгаад байгаа юм гэдгийг ингээд нэг мэдрэмж яг телепатаар ингээд орж ирээд ингээд шал өөр ертөнцид амьдарч исэн ба шүү дээ. Юу эн чинь яг жинхэнэ амьдрал юм гэсэн ба шүү дээ. Цэрэлт гэж яг юу болохыг ингээд мэдрээд тэрийг л танаас тохиолцдог царай нөхгүй юу? Яс ойлгомжтой нэ. Энэ дээр яг та нар хуваалцаж ярилцах юм байна. Сонгуулийн яваа нэг яг гэжтэй. Хүмүүсийн тарих болохоос тэгээд тарих чи юу бичмээрээ тийм зөвчлэн дээр гэжтэй. Чинь аюул нэг гаднаас мэдээ байна гэжтэй. Дотроос сурцсан юм да. Тэр сурцсан дадлыг тэгээд яг ингээд язгуурын ухамсаар ингээд сэрээд хар юм харах үнцэг ингээд өөрчлөгдөөл. Харах үнцэг бүр шал өөр болдог. Одоо ингээд өмнө нь бол амтныг хараад, байгалыг хараад, нар сарыг хараад те энэ дээр гариг байна да, за нэг ой мод байна да гэсэн шүүл юмар хардаг байсан. Тэнгүүд одоо болохоор бүр ингээд харах үнцэг өөрчлөгдсөн. Яг нөгөө бид нар нэг амттай юм хардаг штэ. Амтны ч юм уу хүн ч юм уу ингээд хардаг шнэ. Яг тэрнтэй адилхан ингээд амттыг уул ус ургамал мод нар сарыг яг тэгж хард. Одоо бид нар чинь хүмүүсийн хажууд нэг бие нэг өөр авч яваад байдаг шүү дээ. Тэгс нэг ганцаараа олцохоор хажууд нэг хүн байхгүй болохоор ингээд яг өөр хороо ч юм уу. Тэг хүмүүс ороод ирэхээр нэг өөр болцдог ч юм яг хүмүүс намаа ингээд хараад байна да тий. Би хүмүүстэй харилцаанд ороод байна гэдэгтэй адилхан. Тэгэхэд ингээд ой модон дотор ч юм уу байгальд ингээд очино. Тэгэхэд ганцаараа суугаад байна гэж өмнө ингээд бодоод идэгсэн гэтэл тэр моднууд чинь тий. Тэгээ тэр нар сар юунууд яг хүн шиг ингээд тий. Харилцаанд ингээ ороход би л ингээ хараад ичдэг. Тэгэл эн чинь ингээ тийм биш үү гэлтэй. Өдөр чинь бүр яг ингээ харилцдаг юм биш үү? Яг үнтэй адилхан юм биш. Гэх жишээний бүр ингээ харах үнцэг бүр шал өөр болол юу вэ гэл. Ийм байсан биш үү гэлтэй. Тэгжэл бид нар ингээ харах үнцэг яг нөө жинхэнэ ухамсараар ингээ хараад байвал ингээ жоох ингээ энэ матрицаас салаад бидний идэж ууж байгаа юм өдөр болгоны хийж байгаа зүйл ахуй амьдрал бүх юм өөрчлөгдөх юм бэл бүх юм өөрчлөгдөн. Одоо ингээл бүр наад захын жишээ ингээл хотын гудамжаар явдаг штэ. Тэгэл энд гоё өндөр барилга байна да. Тэнд гоё шилэн барилга босчтэй гэл те. Энэ одоо үнтэй ах тэгэл ямар тансаг барилга гоё гэж мэгэл те. Энд нэг гоё идүүд өөр байрт олж юмсан гэл боддог гэсэн бол одоо яг ингээд ухамсараараа харахаар тэд нар чинь нөгөө гоё биш нэг юм юу харагддаг болсон нэг юм балгас шиг харагддаг болсон аахгүй. Ийм балгас шиг. Одоо та нар ингээд оршуулгын газар ингээд харахаар ингээд ийм ундуу сундуу гац нэг ингээд бетоноор юм хийсэн. Балгас л хэвчтэй тий балгас шиг ч юм уу ингээд. Тэгсэн чинь өмнө нөгөө гоё ёстой энд байр авчих юмсан ч гэдэг юм энд амьдрал гоё ахдаг гэж хардаг гэсэн чинь та сайн байна ороод ирээ. Одоо ингээд харахаар яг балгас саятай ингээд юм. Яг энд ороод би ингээд яг тавьчихдаг байгаагаа мэдрээд байгаа хгүй яг ингээд орон сууцнуудыг хараад яг ингээд шорон шиг ч юм харагдаад нэг өөр харагдал тийм. Тэг ингээд харах үнцэг ингээд юм харж байгаа бодол хүртэл ингээд шал өөр болчихсон. Бүр шал өөр болчихсон. Тэгээ урд нь ингээд хөдөө мөдөө амьдран тий хөдөө мөдөө явъя гэж баг ах заав гэж ингээд зуны амралтаар авч болох надад бүр хөдөө юм гэр гониг санагддаг байсан. Яа хүмүүс хөдөө бүр яаж амьдардаг байна ёо гэлтэй өмнөөс нь бүр ингээл бушуухан хотрогоо гэртээ харах юмсан ингээл тэгэл хөдөө ямар уйдгартай юм гээл тоогч авахгүй интернет ч авахгүй ингээл тэгэл баахан шороо тостой утгалдаал ус мөсөө зөөгөл ёо яаж ингэж амьдардаг байна гэл бүр ингээд тийм арцгандаг сах гэсэн чи одоо бол бүр ингээд уулнаас санаа маань ингээ хөдөө гарч амьдрах гэдэг. Биеийнхаа өөрийгөө бодсон бол тий үнэхээр өөрийгөө бодсон бол ингээд бошоохон шиг бараг тэр хөдөө рүү явчмаар санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг харах үнцэг ингээд өөрчлөгдөөд ингээд байт юм бэл. Ерөөсөө. Тэгээд харах үнцэг өөрчлөгдөөд яг жинхнээсээ сэрсэн хүний үйлдэл нь өөрчлөгддөг юм бэл. Хүмүүс яг аман тал дээр ингээд яриул ярина штэ тий. Би ухаарсаа сэхэр за нэрээ тэр чин тийм байлээ тий. Нэрээ ингээд талд ертөнцид ийм байдаг. Би ингэж бясалгаж байгаа. Би ингэж сонсож байгаа тий. Одоо өөр юу гэх юм
би ингэж сэтгэлтэйгээ ажиллаж байгаа, ингэж одоо мэдэрч байгаа, далж ертөнц гэдэг чи ийм байдгийн байлээ, сүнс гэдэг чи ийм байдаг гэл те. Би хандаа нэг ийм аураны зураг авсан гэл те. Тэнд мандалагийн зураг тавьсан гэл. Ингээд тархиараа бол яг хуу тэг хүн болгон л сэргэн штэ тий. Тархиныхын хэмжээнд бол тэгээд яадаг нэг хандаа будаа агшин зургийг хөлөгдөг ч юм уу өглөө үдээцийн зургийг тавиал зулмал асаах сайхан авдар гүнгөрваа ингээл тавьчих штэ. Худалдаж аваад тавьчихна. Чингис хааныхаа зургийг үлгэх чинь тий. Сайхан дээл хувцас өмсөөл би дээлээ өмсөж байгаа язгуур өв соёлоо хүндэтгэж байгаа. Ингээд тэгээд гадна талтай болох хүн нэрээ яаж диск кодж болдгол юм бэлээ. Яг нь эго бол ахгүй тий. Би нэг ингээд хүндэлдэг. Би сэрцэн тий. Та юу гэдгийг би л ухаалаг гэдэг ч юм ингээд гадна тал дээр бол хүмүүс ингээд анхаарчихсан. Яг угийн тэр язгуурын сэрэлт болоогүй хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Ингээд өнгөн тал дээр анхаарчихсан. Тэгэхэд яг ингээд жинхнээр ингээд дотоодоосоо сэрхэр хүний үйлдэл дээр яг өөрчлөгддөг байхгүй юу? Үйлдэл дээр. Тэр нь одоо яадаг юм? Хүнтэй харьцаж байхдаа амнаас гарч байгаа үг худалдан авалтан тий бараа худалдан авалтан дээр ч өөрчлөгдөн гэртээ идэж ууж байгаа хоол хүнсэн дээр ч өөрчлөгдөн хийж байгаа бүтээж байгаа үйлдэл дээр харагддаг байхгүй өнгөн тал дээр биш. Тэгээ одоо би хэлдэг байхгүй зааж одоо баг би хотод сургалт тэгээд бараг жил болох чинь. Тэгээд олон хүмүүс ингээд яг хичээл сургууль дээр үнэхээр ингээд ярьдаг. Нэрээ тэгдэг, нэрээ юм байдаг шүү гэж дэмжин те нэрээ ойлгохдаг. Гэтэ яг үйлдэл болгож байгаа хэдүүгээ харахаар маш цөөхөн байгаа. Яг үйлдэл болгож байна. Тэгэхээр үйлдэл болохгүй байна гэдэг чинь тэр сэрэлт ухамсар тэр язгуурын сэрэлт нэг юм дутуу явагдаад байгаа хгүй. Итгэл үнэмшил бүрэн тогтож өгөхгүй те нэг орж гарсан байдалтай хаяа ингээд бясалгал хийгээл яг нэрээ тийм байшингуудаа марцдаг ч юм уу эсвэл итгэхгүй ч юм уу те эсвэл буцаал нөгөө нэг юм матрицын амьдралтаа зууралтаад буцаал нөгөө хэрүүл урал нөгөө мөнгө нөгөө санаа зовол нөгөө хүүхдүүдийн хичээл сургуул нөгөө юмтайгаа ингээл зурлцдаг буцаал эн чинь яг язуурын сэрэлт нь явагдахгүй бүрэн явагдахгүй хинбэ гэдгээ бүрэн дүүрэн эргэж санаж ухаарахгүй байхгүй өөрчлөгдөж байгаа цөөхөн хүмүүс тэд нар яаж өөрчлөгддгөө гэхээр ерөөсөө тэр орон сууцнд амьдардаг байсан бол тэрнээсээ гардаг ч юм уу тий илүү байгальтайгаа ойртдог ч юм уу нүүдэг ч юм уу шилждэг ч юм уу хүүхдүүдийн сургууль боловсрол нь хүртэл өөрчлөгдсөн тий яг ингээд ийм робот болгодог тийм сургуулиас одоо нөгөө бидний сургалтын төгсөлцөн тийм ааш тий тэрнээс нь ингээд арай жоохон холдуулсан байлуулсан арай боловсролын өөр болгоцсон ч гэдэг юм уу тэр эдээ ундаа нь өөрчлөгдсөн одоо мөнгөний тал дээр бодол нь өөрчлөгдсөн тий хурааж хуримтлуулаад ингээл зүтгэл хийдэгсэн бол болцсон ч ах жишээний ч юм уу ингээд өөрчлөгдөв энэ бол яг ингээд юм яг дотоод язгуур өөрчлөлтөөс хүн тэр угаасаа бүрэн сэрэлж явагдсан бол өөрчлөгддөг юм байна гэтэл зөвхөн ингээд нэг орж гарсан байдалтай хагас дутуу ингээд өөрийгөө яг хинбэ гэдэг бүрэн дүрнээ санахгүй хагас дутуу байгаад хахаар байх байдгаараа нөгөө амьдрал нь байх байдгаараа идэж уддаг юмч байх байдгаараа тий амьдарч байгаа газар нь ч байх байдгаараа ч юм ингээл байгаль гэх юм л нөгөө нэг маасынхаа утгалцаа хിവэрэ нөгөө нэг санаа зовдөг утгалтдаг араас нь хөөцөлдөг юмнууд нэг хിവэрэ ингээд байгаад байвал тэгээд байгаа л юм. Энэ дээр л яг хүн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй юм билээ л тий үнэхээр сэрээд үнэхээр бясалгаад үнэхээр одоо ухаарц зэгээрээд байгаа хүн үйлдэл дээрээ л харагддаг. Түүнээс наадталтаа гадна талынхаа тий өмсгөл хувцас тэр эд юмсны өөрчлөгдөх нь одоо яах вэ? Ярьж байгаа юм өөрчлөгдөх нь яах вэ тий? Тэрийг бол амархан штэ. Яриад өөрчлөлт бол амархан. Яг цаана ямар өөрчлөлт явагдаад юм гэдэг нь чухал л та. Тэгээ би та нар үйлдэл болгооч. Яагаад одоо хотол ингээд үйлдэл болохгүй нөгөө нэг байдгаар ингээд байгаад байна. Тэгэхээр та нарыг бүрэн итгэж энд яг бүрэн итгэж өмшгүй ч юм уу яг дотоодынхоо юунтай бүрэн яг язуур нь ингээ бүрэн сэрээд нэрээ эн чинь тийм биш тий юу вэ би ч одоо ийм газар амьдарч ирсэн биш тий гэд ийм нэг гүн өөрчлөлт ингээ та нарт явагдахгүй байгаа учраас яг байдгаар ингээ байгаад байна ямар ч өөрчлөлт ямар ч тэмцэл тэгээ ингээ тодорхойд нь үйлдэл гарахгүй байгаад байна гэлтэй тэгээ нэг яг жишээ ярил нэг сургалтын дээрээ бид ингээл олоолаа нийлжэл ингээл юм бол хүүхдүүдийн боловсролын талаар хэлсэн баггүй одоо ингээд 10 жилийн боловсролын тогтолцоо ийм байгаад байна. Ялангуяа сүүлд ингээд төрж байгаа бэлтгэгдсэн тий одноос ирсэн үрсийн хувьд бол ингээд маш одоо өөрт нь ерөөс ингээд тохирохгүй систем дээр ингээд боловсрол явагдаад байна. Боловсролын систем ингээд өөрчлөх хэрэгтэй байгаад байна. Та нар ер нь болж үйл хүүхдүүдээ сургуулиас нь гаргацгаа
Тэгэхгүй бол ингээд ийм байна, тийм байна гэсэн. Бүгдээрээ 100% дэмжсэн. Айгу гоё. Нэрээ тийштэй манай хүүхд яг ингээд байгаа гэртээ би яг бодоод байгаа аахгүй нэрээ яг тийм ингээд. Тэгээд өстө бүгдээрээ баг сургуулиас нь гарах юм бол бүгдээрээ дэмжсэн. Тэгээд сургуулиас нь гараагүй л те яг л тэгэл өвдөл болохгүй явчлаа. Би тэгэл та нар чи яава гэлтэй дараа нөгөө уулзсан шүү дээ те. Сая нөгөө 9 сар Тэгээ 9 сар нөө татан сургалт хийсэн баггүй өмнөх нөгөө хуучин сургалт авч ирсэн хүмүүс аавал. За та нар тэгээ үйлдэл болгож байна. За та нар тэгээ яав гэл харин тийм ээ бодоол хаад ингээл те. Тэгэл Монгол гэрт амьдрахын тухай бас ярьсан. Тэнгүүд нэрээ одооноос тэгвэл гэрээ судлаа та гэдэг ч юм ингээл ярьсан. Яг үйлдэл болгож байгаа нэ тэр юм бас. Гэтэ ер нь бол яг хүн ер нь ингээд зориг бүтээ үйлдэл болгоё гэвэл ямар ч эсрэг хүчтэй тулгарсан тэгэл даваал гардаг л та. Тиймэрхүү болоод ит юм аа. За та бүхний хувьд ямар вэ? Гой өөрчлөгдөж байгаа юм бол зөндөө авах тий. Ялангуяа бэлтгэл зориод ирж байгаа юмсэл тодорхой хэмжээний бол үйлдэл өөрчлөлт гаргацсан л. Тэрийг гой хуваалцсан. Нөгөө жишээтэй нэрх хав. Хүмүүсээр жишээг нь ярилж амар байдаг. Яа ингээд үйлдэлээр ямар жишээ харт би ингэж сэрээд энийг ингээд шал өөрөөр хардаг болоо тэгээд ингээд өөрчлөгдсөн. Гой жишээнүүд байгаа л үү тий. Идэх юм дээр хүртэл багтаа ингээд чихэр жимсэнд их туртай. Тэгэл чоко пай бичээ мичин ямар одоо тийм мэдэж чаддгүй. Яагаад гэхээр яг тийм ингээд идэхгээл ингэнгүүт би нэг амар нэг гачийн мэдэх гэж хамжсан. Балиар юм шиг тий. Нэг муухай юм идэх гэж хамшиг санагдтал. Гинт юу лээ? Би өмнө яаж нэг иддэг байсан болмоо гэх тий. Зойхон амсаал өнөрлөнгүүт л нэг сонирн болоод цац болов. Яаж би нэг ийм юм ихэр мэддэг байсан юм. Йоо гэлтэй дотор харцсан бол. Шууд бас идэх юм дээр бас шууд юм шүү. Хардаг юм лээ. Бас дахианы мах зах идэж чадах болсон. Өмнө бол тий чикен микен гэлс гой санагдтал. Эдний нэг л одоо дахианы мах ингээл жоох идэл ёо. Гэлтэй ямар заавал. Нэг юм нөгөө яг язуурын ухамсар сэрээд би ч нөгөө өөрчлөгдөд байгаа тий. Хүн ингээ өөрчлөгдөд тэнгууд харах үнцэг мэдрэмж бүх юм нэгэ өөрчлөгдөж бодол санаа хүртэл өөрчлөгдөв. Эн чин муухай шүү дээ. Эн чинь юу байлаа шүү дээ. Яаж энийг би гоё гэж бодоод яваад байсан бол ёо. Одоо нөгөө сошиалаар биднэрт ингээд юм харуулгацсан нөгөө 1100 давтах тусан мөнэн гэдэг шиг ингээд сошиалаар л маш их тарих угааж байгаа шүү дээ. Одоо бид нар чинь баяр наадам марч ингээд залуучууд чинь ингээд юу өмсөл тий торон хувц өмсөл гараад иж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь стандараа задаа хувцлаа нэтэрэг ингүүтэл чинь тий шүмжлэл мусан хөгсчүүд тий дээрийнхаа сэтгэхөөс одоо залуучууд ийм болцсон юм. Тэр чинь яг нь тархиа угаалгацсан хин нэг магадгүй өөрийнх нь тэр сонсдог үздэг тэр зүзгчин ч юм уу дуучны тийм хувцастай гарч ирээд таргой юм ингээл бодчихдаг. Яг үүндээ тэр чинь ерөөсөө бэлэг талтай бол над руу ингээд завсрын нөхдүүд над руу дайраач тий би бол өгөөш байна. Би бэлэн байна. Над руу ингээд дайрж оор тий намайг одоо эзэмд гэл тий нөгөө завсрын тий сүнснүүдэд өөртөө ингээд өгж байгаа өгөөш болгоод аахгүй тиймэрхүү юм чинь. Одоо тийм торон ил гарсан хувц сунаар тий янз бүрийн одоо ийм чөтгөрлөг агуулгатай шивээс эднэр бол яг бэлэг талыг бид нүдээр харахгүй болохоор ингээд бүрэн итгэхгүй. Гэтэл матрицад буюу бидний тархийг тийм юм ингээд угаачихсан байгааддаг. Өөрсдөө. Тэгэл өөрчлөгдөв юм байлээ. Яалтчгүй нэг юм сонио өөр болоод. Тийм учраас нөгөө энэ тархинд агуулгдсан мэдээлэлээ ингээд цэгцэлнэ. Гаднаас авсан мэдээллүүдээ сайхан устгахнаа. Тэгэд өөрийнхөө дотоодоос шинээр суралцаа. Тэр язуураасаа шинээр суралцаа. Тэгхийн бол биднэрт ерөөсөө эргэлзэх асуудал гарахгүй. Одоо нөгөө бөө гэж юу хэлээд байгаа, тэнгэр гэж юу хэлээд байгаа, тий шашин гэж юу хэлээд байгаа, сүнснүүд гэж юу хэлээд байгаа, завсрын ертөнц гэж юу хэлээд байгаа, хэмжээс ертөнцүүд гэж юу хэлээд байгаа, тий яагаад бид нар өргөл өргөөд идэх юм, яагаад өгдөц гэж юм байгаад идэх юм бэ? Гэдэг ч юм уу энэ нөгөө нэг далд ертөнцтэй холбоотой юу ч хийж болно л та. Тэр болгоны чи учир цанглаа ингээд тайлагддаг юм лээ. Гэтэ дотоодоос тайлагдана. Хин нэг нь та нарт ингээд заахгүй багшлахгүйгээр
зүгээр дотроос тайлагддаг байхгүй юм чин ингэдэг байхгүй юу хөө тэр чин тийм байхгүй юу чиний над уугаад байгаа юм чи ийм байхгүй юу гэх тээ яагаад чиний бичиг хөвдөд ангил ийм байхгүй юу цаана ийм учиртай юм аа гэдэг ч юм уу ингээд шал өөр ойлголт тогтохгүй ингээд дотроос орж ирдэг ингээд гайхдаг байхгүй хүү юм чи ийм юм байсан мэт би шал өөрөөр буруугаар бодоо явдсан чи би ч гэсэн андуурцсан явжсэн нөхөр шүү дээ яг тийж боддог яг дотроос ингээд хилээд өгöd хараа ийм биш гэдэг ч юм уу. Яг тэрийг л та нар ингээд дотроос ингээд аваад идэх юм бол бид нар матрицаас гарах нь тарих угаалтаас гарах нь яг жинхэнэ амьдрал руу орох гэдэг аахгүй. Яг жинхэнэ бүхний утгыг ингээд тайлцсан ингээд ойлгомжтой амьдрал руу орох гэдэг. А тэрнээс нааш бид нар ингээд нөгөө нэг юм зомби шиг те яг ингээд энэ зүгээд гаднаас ингээд өөгдсөн юмараа л ингээд салхи хаашаа би тийшээ гэдэг шиг л ингээд яваад байгаа аахгүй. Тэгэхээр та нар сонголт хийхдээ те аливаа юм дээр ингээд сонголт хийхдээ шийдвэр гаргахдаа яах вэ их үү гэдгээл дотоод ингээд язгуурынхаас юмас асуугаад байна. Ядаж биднэрт энэ амьдралын маань заачих хэмжээний байдаг байхгүй юу? Энэ за бүр ингээд олон те тэр галактик ертөнц бүр тэр одоо оршихуу тэр бүр дээдлийн бүтээгч ухамсар за тэднийга болий те бүр тийм том юм а болий угаасаа тэр бидний нөгөө ухаан тархины сав тарих хүлээж авах чадваргүй учраас тэрийг ч уусаа оруулж өгөхгүй. Наад зах нь яг ингээд юуны төлөө амьдраад байгаа амьдрал гэдэг чинь юу юм бэ те? Далдаас юу нөлөөлөд байгаа энэ өөр хэмжээс гэдэг чинь юу гэдгийг те? Тэр тэнгэр гэдэг чинь юу хэлээд идэх? Энэ гэдэг чинь юу хэлээд идэх юм бэ? Бидний энэ амьдралд авах хангалттай хэмжээний боловсрал, хангалттай хэмжээний бидрийг энэ тарих угаалтын матрицаас чөлөөлөх хэмжээний мэдээлэл дотоод язгуурч сүнсэнд чинь байгаа. Ерөөсөө мэдхгүй юм гэж байхгүй. Та бүр ингээд холын хаа хамаагүй түрүүний ярьсанчлан тий хаа холын юм л ингээд асуугаа зовоод ингээд тархиндаа хүлээж авах гээд хүчээр ингээд тий ойлгохгүй хахад хүлээж авах гээд ингээд зүтгээд байхгүй бол наа талын юмуд чинь бүгд ингээд байгаад байгаа байхгүй. Бүгд байгаад байгаа учраас л тань. Зүгээр бид нар өөрсөндөө итгэхгүй байна. Ерөөсөө энэ талын мэдээлэлээс холтцоо учраас одоо та нар заавал нэг мундаг бяцлагдаг ч юм уу заавал нэг тийм тамхтай ч юм уу те нэг улааж бөөмөр ч юм уу үзмэрч ч юм уу тийм байх шаардлагагүй зүгээр ингээд сүнстэйгээ ирсэн байгаа учраас өгөгдөлчин байгаа учраас тэр мөн чанар те таниулах буруу зөвийг чи ялгаад өгч тийм байгаа учраас энийг л дотоод тосоо сайн асуугаад ингээд ухаж гаргаж ирээдэй л гэдэг аахгүй миний хувьд бол тэгэх юм бол амар те энэ хин зөв яриад исэн бэ хин худлаа тарих угаагаад исэн бэ те гэдэг нь шууд ялгагдчихин энэ ямар ч эргэлзээгээр ялгагдчихин. За тэгэл энэ би хаа өвдөд байгаа шалтгаан энэ болж бүтэхгүй байгаа шалтгаан тийм амьдрал цаад болоод байгаа учир шалтгаан ураг удам хажуудах гэр бүлийн амьдрал бүх юмний чинь учир цангилаа тайлгдчихин. Энийг нэг ингээд хүнээс асуугаа тий хин нэгнээс очиж асуугаал би ингээд энэ яах вэ? Энийг минь ингээд засаад өгөөч би яах вэ гэд ирээд хайгаад явахын оронд нөгөө айлаас ирэхээр авдраа авах гэдэг чинь байгаа даахгүй юу? Тэгэхээр ерөөсөө өөрөөсөө дотоодсоо асуу би хийм бэ? Би яг хин бэ гэдгийг таньмаар байна. Надад таниулаад өгөөч. Би хин бэ? Би яах гэж төрсөн бэ? Яг энэ махан бие төрхөөс өмнө ямар орчинд би байсан бэ? Нөгөө нэг ертөнцид те сүнс гээд байгаа амьдрал чи юу юм бэ? Би ойлгохгүй байна. Би хин бэ гэл та нар асуувал яваад. Тэр доороо яг хариулт нь орж ирэхгүй л те ихний ээлжинд те ингээ өөрөөс асуугаа явахад л нэг өдрөлт ангил ороод ирчдэг. Тэгэхээр ингэж ч бид нар өөртөөгөө матрицаас чөлөөлнө, суулж аавна. Энэ массын итгээд өнөсчихсэн, энэ массын бүрдүүлчихсэн энэ амьдралаас өөртөө суулж гарах гэдэг аахгүй яг бүрэн ингэж сэргээд байгаа аахгүй юу? Тэрийг л. Тэгэхээр аяндаа нөгөө мэдрэмж зүн сэрхүү маань ч гэсэндээ тодроод ирнэ. Тэгээд магадгүй олон хүмүүс би ингээд боддог байхгүй хүмүүс хэрвээ өстой нөгөө тэр амархан сэрээчдэг те тэр капсултай улаан юм өгөөл пак гэж сэрийгээл те унтаад босоод ирэхийн оронд л ингээд өө эн чи ийм очиртэйсэн биш гэл 100% ингээд сэрэлж явагдангууд олон хүмүүс ажиллаа өөрчлөн олон хүмүүс амьдарч байгаа газараа солин те одоо нөгөө байр майранд байсан бол ари өөр газар амьдардаг ч юм уу хотод бөөгнөрж исэн бол өдөр өгөө тардаг ч юм уу ажиллаа өөрчлөх байх идэж олон хүмүүс идэж уухмаа ч өөрчлөн ажиллаа ч өөрчлөн бодож исэн ирээдүйд төлөвлөж исэн юмнуудаа ч өөрчлөн ахуй амьдралынхаа өдөр тутмынхаа үлээч хүртэл өөрчлөх байх. Угаасаа тэгдэг учраас тийх бах та бөөнөрөө те тэгвэл болно гоё те. Тийх бах та гэж төсөлж боддгийг хаяа. Тэгэхгүй бид нар чинь ингээл нөгөө
матрицынхаа тархиныхаа өгдлөөр л за нэг байртаа олчих юмсан, за нэг машинтаа олчих юмсан, за нэг хүүхдээ нэг гадаад сургачих юмсан тий, нэг өндөр боловсралтай болгочих юмсан, за нэг хэдэн төгрөг хоримтлуулчих юмсан да. Гээл матрицсан дундаа яг л ийм бодлоор л өдөр шөнө хилээж байгаа. Ер нь бол нэг юм матрицанд байгаа хүмүүс бол гэдэг ч юм уу тий. Эсвэл за нэг тэрийг нэг өөр юм болгочих юмсан да. Гээл тий. Нөгөө нэг өчүүхэн нөгөө хүсэл шунлынхаа л нэг тойрогт ингэж байдаг. Юм блэ? Өөр чи юу гэж хүсэж идэвлээ? Нэг заа нэг тэр гадаадаар нэг аялчих юмсан да гэл тий. Нэг тэр брэндийн хувцыг өмсөд үзчих юмсан да. Гоё юм аа гэл. Тэгээ тийм нэг тэр гоё хүүхэнтэй ирэхэд үзчих юмсан да. Тэр гоё залуугийн одоо эхнэр нь болоод үзчих юмсан да. Эсвэл яа тийм нэг олонний танил болоод тий алдартай болоод үзчих юмсан. Иймэрхүү л юм тойрог дотор байгаад байгаа байхгүй нэг юм. Одоо ингээд ирж байгаа хүмүүс яг ухамсар нь ингээд сэрээд нэг арай юмыг өөрөөр ингээд хардаг болсон. Тархиныхаа угаалтаас гарцсан хүн яг нэг ухамсар сэрээгүй матрицын дотор байгаа хүн ингээд хараад шууд ялгаа. Тэгээ яг матрицын дотор байгаа хүмүүсийн хүслийг бол шууд хараад мэдчих байхгүй. А энэ яг тийм хүсч ирж байна. Энэ дотор яг тийм бодсон явж байна. Хүсэл нь хүртэл тийм нөгөө шуналтай холбоотой юм хүсэж ирдэг. Гэтэл энэ яг ингээд матрицаас гарцсан ухамсар сэрсэн хүн бол шунлын юм өсгөө өөр юм өссөн шүү дээ. Надад ингээд дахиад сэрэлт хэрэгтэй гэдэг чинь дахиад би энийг ойлгох хэрэгтэй байна. Тэ энийхээ нэг би учрыг олчих гээд яваад байна. Энд дэмжлэг өгөөч. Би энийхээ нэг засчих гээд хичээгээ яваад байна. Энэнийг тайлаад өгөөч. Энд дэмжлэг өгөөч. Яах вэ гэхэд шал өөр юм гэдэг байхгүй. Шал өөр ялгаатай. Тийм байдаг. За та нар яарэ. Би ерөнхийдөө гол юм арчлаа. Одоо юу мэдрэгдэж байна? Юугаа өөрчлөе гэж бодож ин тийм болж байна. Ингээд тий яг ингээд нэг өөр нэг өөрчлөлт гарна. Цүс ялгарна гэдэг чинь тий. Дотроос ингээд огшоод идэх юм л шүү. Нэг юм яг ингээд нэг юм сэрэлтийн тухай ярихаар ингээд сэрж мэрээл тий ухамсар сэрэлтийн тухай яриад яг жинхэнэ үнэн амьдрал би яг хийн тий би хинбэ гэдэг ингээд бодохоор ингээд дотроос ингээд огшоол ингээд одоо яг ингээд хийчихээ л дээ. Одоо яг ингэчмээр ингээд нэг ийм мэдрэмж бол яалтчгүй орж ирт юм бэл. Өмнө чинь бол тийм яа чадах болоо гэлтэй нэг юм. Өөртөө итгэлгүй юм шиг тийм ингээд төрөлцөөл ингээд яа нэг ясаагүй гэдэг юм уу догтлоод байгаа юм шиг ингээд юм шиг санагдав. Гэтэ ороо гараа байна агшаа. Ямар ч гэсэн бүр шөө илүү ойлгож шууд орж ирсэн. Харин тийм ер нь бол ороо гараа байгаа. Яг очроо надад тэр хамгийн ойрын ажиглаж байгаа. Би аюул нэг Facebook хийсэн. Одоо бүр бараг ашиглахгүй. Зөвхөн энэ төрлийн мэдээллүүдийг аюул нэг хайж сонсох дуртай болсон. Юус хайж байгаа мэдээлсэн гэхээс гэхдээ бас нэг тийм олон мэдээлэл зэрэг нэг юм шиг санагдсан. Иргэжсэн. Та одоо нөгөө сүнсний сэрэл сүнсний зориг морлог гэж илүү төтө мэдээлэл явснаас ч хүмүүс аяг ингэж хэлдэг. Хүмүүс одоо тий за ялангуяа монгол хүмүүсийн хувьд бол би сүнснийхаа зорилгоо мэдмээр байна гэдэг. Тэгээд сүнсний зорилго гэхээр айгүй хэцүү нэг талтай хэцүү. Хэцүү гэдэг нь юу гэхээр бид нэг гоё юм сонсох гээд идэх байхгүй юу? Сүнсний зорилго нэг эгогоо тийжж гэртээ хооста чи юм байна чи тийм үү те чи шинэ технологи бүтээх юм байна чи урлагт ийм юм гаргах юм байна эсвэл чи ингээд ийм агуу хүн болох юм байна гэдэг ч юм уу эсвэл ийм гэтээ уучлаарай бидний яг амьдарч байгаа нөхцөл байдал үнэхээр хэцүү байна. Бидний удам судар ингээд тасрах дээрээ тулаад байна тий бүгд тусын байраа хорлол тавтагдсан байна хаасайг өвчтөн хүмүүс юм хаасайг ингээд учраа болохгүй болцсон тий матрицтай хүлэгдсэн хүмүүс байна. Ийм байхад бидний сүнсний зорилго одоогийн нөхцөл байдалд бол тийм нэг гоё те нэг үлгэрийн байхгүй байгаа байхгүй. Бидний сүнсний асар том зорилготой. Гэхдээ тэр зорилго чи юу гэхээр ерөөсөө төрөл цэржил агуул удам урагтаа санаа тавих те. Энэ тасрах гээд байгаа удмаа юу болоод байна яагаад байна те. Манай удам урагч юу болоод байгаа лээ. Хин хаана яаж байгаа лээ. Хин хаана өвдөд байгаа лээ те. Хин хаана зовоод байгаа лээ.
би яагаад болоо манай гэр бүл яагаад болоо миний хувийн амьдрал яагаад болоо энийгээ зэгцлэхийн төлөө яваад байгаа юм байна тий. За дараа нь тэр дээд мэд гоё юм бодох юм нөр өндөх завгүй байна. Энэ нөгөө бужигнаан донд тий. Тэгэхээр нэгт биднэрт асар том сүнсний зорилго байгаа. Тэр нь ерөөсөө энэ өөрийгөө гэр бүлийн удам ургац гэсэн тийм л зорилго байгаа шүү. Өөр сүнсний зорилго одоохондоо нэг хайгаад хэрэггүй л байна. А яг уу зарим хүмүүсийн хувьд бол яалтчгүй нөгөө юу байгаа одоо нөгөө төрийн тэргүүн хийх ч гэдэг юм уу те төрийн тэргүүн хийх гэдэг юм уу эсвэл шинэ одоо техник технологи чинь юм авчрах ч гэдэг тиймэрхүү маш цөөхөн тэр бол маш цөөхөн ихэвчлэн бид нар яг унах га тасрах гад ингээд яах вэ хөөтэй байгаль дэлхийн маань хүртэл ингээд тэнцэр алдсан ингээд өрөвдөлтөй байхгүй байгаль дэлхийн маань хүртэл ингээд асар их бохирдсон те нэрээ уйлдаг бол ингээд орилж чарлаад өвцөндөө болоод орилж чарлаад уйлдаг бол зөндөл юм байх баг. Тийм байхад бол бид нар үнэхээр ханцуугаа шамлаад тий ёстой гэр бүлээ уран модгаа өөрийгөө байгаль дэлхийг л ингээл явахаас өөр зорилго биднэрт байхгүй шүү нэрээ. Өөр нөгөө нэг яг хөө зарим нөгөө нэг юм баруунаас орчуулаад ирж байгаа мэдээлэл төр сүнсний зорилго хэрнийх гоё юм байгаа байхгүй юу? Нэг тийм тий нэг арай жоох нэг дээгүр хөвсөн маягтай. Тэгээ тийм юм хүмүүс хайгаад идэг. Тийм нэвтгий хараа. Би ч санах тэгж боддог гэсэн би тий нэг гоё юм бас сонсоол тий нэг ингээ нэг гоё юу мэрч юм гоё юм орж ирэх гээл тий. Сүнсний зорилго асуугаал бараг л нөгөө зохиосон тэнгэрч болох гэж үзээл тий. Тэгсэн чинь чи зүгээр хуцалгүй ажиллаа. Тийм л орж ин. Чи ажиллаар л ирсэн чи ажил хийж яахгүй чи ингээд ажилтай тий ингээд нэг дээвэр мэвэрнийх гоё юм бодоод ах хэрэггүй чи зүгээр ажиллаа. Нөгөө нэг л ажиллаа л хийх байхгүй юу тий. Тэгэхэд би нөгөө наан болохоор нэг гоё юм бодсон нэг тийм одоо юу гэдэг чи нөгөө ээгээд ичих гэл тий. Тийм гоё юм сонсчих гол ингээд бяцлагаалтай миний сүнсний зорилго миний дотоод сүнс миний ингээд тий нэг ингээд гоё юм орчих гэлээсэн чинь ажилтан гэж орж ирсэн шүү дээ. Ажилтан штэ. Ажилтан ажиллаа хий. За тэгсэн. Тэгэхээр яг гэхдээ ажилтаа юм гэдэг сайхан. Хүн гэдэг ажилтаа сайхан. Тийм л юм юм да. Тэгэхээр сүнсний зорилгыг чинь би хэлээд өглөө шүү заа юм. Та нар ингээ сүнсний зорилго битгий ирж хайгаад цаг алдаад ерөөсөө зорилго тодорхой. Хөх товтой болоод Монгол төрсөн л бидний амьдрал ингээд хэцүү байгаа. Дэлхий хэцүү байна. Маш их хэцүү нөхцөл байна. Угаасаа та нар харж хаа сайгүй сөрөг зүйлс байна. Хаа сайгүй хүчин зовлон байна. Тэрийг аль зэгцлэхийн тулд шүү. Үеийн цаг төрсөн бол тийм л байгаа. За тэрнийхээ ар дээр гараа тий өөрийгөө зэгцлээд гэр бүлээ зэгцлээд удам ургаа ингээд ар дээр нь өстой нөгөө эгоныхоо юмыг дүүргэж болно. Болохгүй яах вэ тий алдар нэр хөөцөлдөж болно. Хийсэн бүтээснээрээ бахархаад нэрээ мөхөж болно гэдэг аа шүү дээ. Тийм л юм бэл. Сүнсний зорилгоо тал тийм баа шүү. Тэгэхэд ингээд хаа байсан те өөр ингээд логикалахдаг судлаад ингээд явж ирсэн чинь би нэр энэ амьдралдаа тэгээ яг энэ махан биеийнхээ учрыг олж чадахгүй амьдарч байгаа байхгүй юу? Энэ те энэ хүртэн жишээлбэл саадцсан, энэ хүртэн гинтчихсэн ингээд хөшчихсэн те тэгээ нэг өөрийнхөө хувийн амьдрал гэр бүлийн амьдралыг харсан чинь бас байр суурь олоогүй. Гэхдээ наазах нь ийм юмнууд нь бүрдээгүйтэл би ингээд холон юм бодоол тий нэг хэсэг гадны мэдээлэл дахиад болгож явсан л гай тэгж гарч ирсэн. Хамаагүй өөр галактикийн бодоол тий сүнс мүсээ нэг өөр юм болгож гоол хамаагүй тэнгэр мингэр бүр бусад оршихуй амьдралыг судлаал яах гад чаа. Тэгээд яг хөрсөн дээр бууж байгаа аахгүй бүр ингээд төөрч төрөө дэвж байгаа хөрсөн дээр буусан чинь надад сураагүй мдээгүй зөндөө бол юм байсан. Тэгээд одоо нөгөө хүмүүстэй харьцах тал дээрч тэр те эцэг эхтэйгээ харьцах тал дээрч тэр эрүүл мэндийнхэн байж байгаа царай ахуй амьдралынхан байж байгаа царай үнэхээр би юу хийсэн юм бэ? Чи юу сурсан юм бэ те? Ядаж олигтой хийдэг юм байна уу гэж өөрөөсөө асууж байгаа хгүй. Ер нь бол зөндөө олон дутагдал зөндөө олон хийж сураагүй юм байсан. Тэгээд би за би ер нь ядаж хүн шиг амьдрах сурч эхлээд нь те нэг айтайхан ингээд хэлсэндээ хүрчдэг, эрүүл мэндэ айтайхан аваа явцдаг тий гэр орноо зэгцэлждэг, өөр хүүхдээ хүмүүжүүлждэг, нэг хань ажил шиг болчдөг тийм хүн шиг л байгаа сурчээ. Тэгээ дараагийнхын дараа нь болно биз. Ядаж би энийгээ дутуугаа ингээд өөргийа гэд. Тэгээд хөрсөн дээрээ буусан байгаа. Тунгаалтын бяцлаглалыг ч гэсэндээ бид нар бяцлал хийхээр одоо яадаг юм
Одоо зарим бяцлаглыг сонсох нь ингээл бяцлахж байгаа л тий. Өө ёстой дэлхийг ааврын тэр галактик руу очино. Тэнд очиж гэрлийн дайчин хийнэ. Бараг энэ дэлхийг чи аврах гэдэг юм уу? Яг тийм бяцлал. За уучлаарай нөгөө наазах юм авраагүй гэж ингээд цаадал юм руу яваад тийм байхгүй. Тунгаалтын бяцлал авал тий ядаж энэ гал гэдэг юу юм бэ? Энэ гэр орон гэдэг чи юу юм бэ? Тийм ээ? Эрүүл мэнд гэдэг чи юу юм бэ? Эхнэр хүн гэдэг чи юу? Нөхөр хүн гэдэг чи юу юм бэ? Эмэгтэй эрчим гэдэг юу юм? Эрэгтэй эрчим гэж юу юм? Тэ? Яагаад энэ эмэгтэй хүндийн сав их чухал хэрэгтэй юм бэ тийм? Энэ зүрх гэдэг чи юу юм те? Энэ дээл хувцс гэдэг чи юу юм бэ? Ахуй юмаа л бид нэр бяцлал хийх юм бэл. Үндс нь одоо нэг хаа холын бяцлахгүй байх нь штэ. Хаа холын галактик бяцлахгүй байх нь штэ. Тэгж наад захынхаа хөрсөн дээрээ буусан юмаа бяцлахаж сая шинээр таньж ухаж мэдэж тархиндах ингээд бодлоо гаднаас авсан мэдээлэл ингээд цэгцэлж тийм ээ ийм учиртай юм байна гэдгийг өөртөө ажиллаж баг багаар шатгах юм билээ. Тэрийг ойлгоцоо миний хувьд бол тэгээд та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Гэтэл бол энэ жижигхэн юм бяцлагаад байгаа юм шиг те тархины эгогоор бодвол галч угаасаа хин мэдтiin бүгд л галыг мэдчих бяцлагаадах юу исэн гэж боддог те. Дээл хувцс дээр бяцлагаадах та яа ингэж бодож магадгүй. Гэтэ энэчнээс бүр ингээд асар том ухамсарын сэрэлт асар том юм эхэлдэг юм бэл. Маш их юм цаана байт юм бэл. Маш их ойлгох юм, маш их ухаарах юм, маш их суралцах агуу зүйлсүүд энгийн зүйлс төр байт юм бэл. Энгийн жижигхэн зүйлтэй байдаг. За, асууж хуваалцах юм байна уу? Тэгээд нөгөө тунгаалтын бяцлал хийхдээ их гоё. Ер нь тунгаалтын бяцлал их гоё. Нүдэ айнаа суугаа ихээр бүр гүнзгий ордог байхгүй юу? Тэгээд бид нэр тунгаалтын бяцлал хийж явахдаа илүү ухамсартай ухаалаг болж идэг. Яаж те хүн шиг хүн байх уу? Хаана амьдраад байгаа, юу хийх юм, яах юм гэсэн бүх юмнуудаа энэ нөгөө өдөр тутмын харагддаг ахуй амьдралын жижигхэн зүйл дээр бид нэр тунгаалтын бяцлал хийж ичл дээшлэх юм билээ. Матриц засаг гарддаг юм билээ. Түүнээс ч тэр хаа холын higher self-дэд би орчлон ертөнц галактик хоторгоо та гин одоо нөө тий нөгөө сошиалар бөмбөгдөд дарс мэдээллүүтэй ингэдэг тэмцдэг тийм юм руу бол их одоохондоо нэг төхөд хэрэггүй юм шиг санагдсан улам ингээд төөрөлт явах юм шиг санагдсан. Миний хувьд бол яг нэг хэсэг тэгээд судлаа явж ирсэн болохоор яг мэдээж орчлон ертөнцид зөндөө олон юм байдаг, суралцах юм байгаа, гой сайхан юм байна. Гэхдээ яг хөрсөн дээрээ л буухан чухал юм билээ. Өнөөдөр би яг яаж амьдраад байгаа. Өнөөдөр ядаж би гэр бүлийнхээ очрыг олж юм уу? Ядаж би махан биенийхээ очрыг олж юм уу те? Ядаж би өнөөдөр нэг хүнд ч гэсэн дэнтэй амьдрч чадчих байгаа юм уу гэдгээс л хэлэх юм билээ. За та хэд маань ярь таа.